Сайн байцгаана уу? Та бүхэндээ Криминал радио 107 FM-с мэдчилж байна. Бидний санаачлан хэрэгжүүлж байгаа ижил гараа төслийн эхний ярилцлагын дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн ярилцлагаар хөтлөгчөөр Тэргэл миний бие болон Мегмар Сүрнэ байна. Зочин оролцогчоор Ундрах баяр ахна байна. Та өөрийгөө танилцуулаад өгөөрэй. Сайн байцгаана уу? Намайг Чулуун даваагийн Ундрах баяр гэдэг. За би нарын усны гэмтэлтэй. Тэгээ өдөрт минь нийгмийн амьдралд оролцохтой бол тэрэгцэртэй ингээд нийгмийн амьдралд оролцдог. Тэгээ ер нь бол гэмтэл аваад тэрэгцэртэй ингээд нийгмийн амьдралд оролцох болоод 21 жил болж байна. За тэгээд бас би ер нь миний ажил амьдралын бараг сүүлийн 12-3 жил нь хөгжимшөлтэй хэрэгтэн салбар тэр дундаа бол түгээмэл хөгжлөгээ төрөмс байгуулахад ажиллаж ирсэн. Гэхдээ бол саяхнаас бол шинэ ажлын байр томилж утсан байгаа. Энэ бол Монгол Улсын ерөнхий сайдын нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн зөвлөхөр гэдэг ажиллаж байгаа. За төвчөндөө бол миний танилцуул юм байна. За өнөөдрийн бидний ярилцах сэдэв маань биедан амьдрах эрх гэсэн сэдэв байгаа. За тэгээд сэдвийн хүрээнд асуултуудыг асуугаад явъя. Эхний асуултын хувьд хүний амьд явах эрх гэсэн ойлголт нэлээдгүй яригддаг. Энэний талаар хүн болгон мэддэг. Энэ нь өөрөө хүн болгон бие хүн болж төрснийхөө хувьд идэх нийтлэх эрх гэж ойлгогдож явж байгаа. Тэгвэл биедан амьдрах эрх гэж юу юм бэ? Хүний амьд явах эрхтэй хэрхэн холбогддог вэ? За тэгээд биедан амьдрах эрх гэдэг бол миний би бас тодорхой хугацаанд бас Япон улсны хөгжимшөлт иргэдийн залуучдын чиглэлээр яадаг судалгааны хөтөлбөрт хамрагдж байсан. Тэгээд тэр хөтөлбөрт хамрагдах баг нийт одоо миний судалгааны хөтөлбөрийн 40-50 орчим хувь нь олон улсад ингээд эрчимтэй хөгжиж байгаа, дэлгэрж байгаа биедан амьдрах эрхийн тухай байсан л да. Тэгэхээр миний хувьд бол их ойрхон сэдэв байна бас. За тэгээд биедан амьдрах одоо хүний амьд явах эрхтэй ч сая өөрөө хэллээ те. Ингээд хүний үндсэн эдлэх ёстой олон эрхтэй энэ биедан амьдрахын яаж уялдах вэ гэдэг. Тэгээд мэдээж хэрэг анханасаа хүн төрөлхтөн гэдэг зүйл маань те хүн гэдэг зүйлийг хүн одоо ер нь хүний ертөнцид биеийг бол төрөө те. Ингээд энэ амьдралыг туулахтаа бол юу гэх олон эрх олон боломж юм эддэг ч гэсэн хөгжимшөлтөө хүмүүсийн хувьд те амьдарч байгаа орчин нөхцөл тухайн нийгмийн хандлага ойлголт те шашны байдлаас тэргээл олон зүйлээс болоод тэр идэх ёстой хүний үндсэн идэх байх л ёстой зүйлсийг бол идэх боломжгүй байх те хүртэх боломжгүй байх нийгмийн амьдралд оролцох боломжгүй байх нь бол өнөө хүртэх түүхийн юмас харагддаг л да. Тэгэхээр яг л энэ олон одоо бэрхшээл саад дундор бол нэг мэдээж хүний олон эрхээ хамгаалах хөдөлгөөнүүд явуулжсэн нэг нь хөгжимшөлт иргэдийн одоо бас хөдөлгөөн байсан. Тэгээ тэрэн дотор бол яг энэ хүн байх л ёстой энэ олон эрхийг идэх боломжгүй байна. Энийг идэх ёстой хүн гэдэг утгаараа бид нийгмийн амьдралд байх ёстой гэдэг утгаараа эхэлсэн юу яасан та. Тэгэхээр биедан амьдрах маань юуд яаж хамаарах вэ гэхээр саяны тэр олон яриад байгаа эрхүүдийг үнэхээр бодитоор амьдралд хэрэгжүүлж болох, хаамсч болох, тэ хүртэж болох боломжийг нь олгодгоор арай илүү тийм бодит онлын хэсэлэг илүү их практик талдаа бодитоор харуулдаг юм зүйл. Суурь эрхүүдийг эдэлж болох бүр суурь эрх болж яригдах нь шүү дээ. Тэгвэл сая таны хэлээд алуусын юмдын хөдөлгөөнөөс эдэж хийсэн ямар үйлдэл хөдөлгөөнүүд өнөд байсан талаар ер нь ингээд дэлхийн 2 дугаар дайны дараагаар бол тэг ингээл хүний эрхийн асуудал маш хэрэгдэг ус шүү дээ. Одоо хүний тэгэхээр тэрийг дагаад маш олон хөдөлгөөнүүд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн те одоо арьс өнгөний эсрэг хөдөлгөөн ч гэх юм те олон хүүхдийн эрхийн асуудал гэдэг ингээл зэрэг хөдөлгөөнүүд өрнөжсэн дотор бол дагалдаад бас сая би хэллээ хөгжимшөлт иргэдийн асуудал хөндөгжсэн. Тэгээд тэр нь бол эхлээд хүр тэмч ч юм уу те нийгмийн ингээд нэг ялгаатай байдал ялгар юу гэдгийг одоо шинэ хөгжимшөлттэй хүмүүсийн амьдрах орчин нөхцөл гэдэг зүйл ингээд тусдаагаар одоо хийгддэг байлаа л да. Тэгээд жишээ нь ойрын жишээ авъя л да. Япон улсад дэлхийн дайны дараагаар бол 2 дугаар дайны дараагаар бол хөгжимшөлттэй болсон хүмүүс маш их бий болсон те. Тэгэхээр тухайн үед яаж тэдний асуудыг шийдсэн бэ гэхээр өсвөл тусгай байдлаар асрамжийн систем гэдэг зүйлийг бий болгоод тэрэнд бүгдээр нь хуваагнуулж амьдруулаад тэр дотор жишээлбэл хашаан дотор бол сургууль цэцэрлэг өдөө тэр хүмүүсийн хэрэглэх боломжтой бүхэл зүйлсийг бий болгоод хашааны гадналт нь жирийн иргэдийн нийгэм ийм системээр ингээд Япон улс бол ингээд 1960 70-аад он хүртэл ингээд үргэлжилсэн жинхэнэ нэг энэ байдлыг эсэргүүцэх хүн гэдгээ мэдрээд те
хашаан дотор хөгшимшүүлт хүмүүс, хашааны гадна хөгшимшүүлгүй хүмүүс гэдэг энэ зүйл нь буруу гэдгийг одоо эсэргүүцсэн хөдөлгөөнүүд өрнөжсэн. Тэр хөдөлгөөнүүд л янз янзын хэлбэрээр өрнөхдөө өнөөгийн одоо хөгжингүй улс орнуудын дэ жинхэнэ хүнлэг, хүний эрэхт хандах суурийг, нийгмийн хамгааллын бодлого, төрийн бодлого бүх зүйл ийм болоход нөлөөлсөн том хүчтэй хөдөлгөөнүүд явуулжсэн. Тэг яг энэ үед зэрэгцээд бас нэг юм сонирхолтой юм болсон. Америк нэгдсэн улсын Баркли хот байсан баг тийм. Тэр дотор тэр хотод нэг Эд Робертс гэдэг нэлийн хүн хэлбэрийн бэрхшээлтэй одоо гений өвчтөй ч юм уу тийм хүн байсан. Тэгээд тэр хүн бол маш хүн илүү ямар ч нэг үйлдэлийг өөрөө хийх боломжгүй. Тэгэхдээ тэр хүн бол асрамжуудад амьдрахыг хүсээгүй. Бусдын адил боловсрол эзэмшихийг нэгдүгээр төссөн. Тэгээд боловсрол эзэмшихэд хүн туслах системүүд юм одооных шиг байгаагүй. Тэгээд өөрөө санаачлаад өөрийнхөө чадахгүй үйлдэл дээр дэмжлэг авах зорилгоор оюутнуудыг сайн дээр ажиллаж туслуулад за тэгээд дараа нь тэр өөрөө тэр системээ ашиглаж сургуулиуд төгснөхийн дараа ажил амьдрал хийж зохицуулсан. Тэгээд яг өөртөө адилхан бас нийгмийн амьдралд орж чадахгүй байгаа хүмүүст яг энэ системээ зааж зөвлөд эрхлүүлсэн нь болохоор бие даан амьдрахыг эхлүүлсэн юм байна л да. Тэгээд иймэрхүү маягаар дэлхийн янз янзын өнцөг болон бүртгэл ерөөсөө өрнөжсөн эрхийн төлөөх хөдөлгөөнүүд маань сүүлдээ нэг хэлбэрийн нэг зохион байгуулалтанд орох те одоо нэг одоо үйл ажиллагааг ингээд бодитоогоор ингээд бий болгоод ирсэн нь бол дэлхийн нийтээр independent unit movement гэж ярьдаг юм байлаа тий. Тэгээд бие даан амьдрахын хөдөлгөөн яг энэ 70-80 оноос эхэлж өрнөд 90 он хүртэл бол нэлийн хүчтэй явж байгаа сүүлдээ бол толцоо системийн хэлбэрт оруулж явагдсан байдаг юм лээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн зарчмуудын хамгийн дээр нь сонголт хийх эрх чөлөө болон хүний бие даасан байдлыг оролцуулан хүний нэр төр, нандин чанар, хувийн хараат бус байдлыг хүндэтгэх гэж заагаад өгчихсөн байна. Хувийн хараат бус байдлыг хүндэтгэх гэдэг ойлголтыг та юу гэж ойлгож байна? Энэ нь өөрөө бие даан амьдрах хэрэгтэй бас хэрхэн холбогдож байна? Ер нь ингээд 2006 онд батлагдсан хөгжимшүүлдэг хүний эрхийн конвенц нь болохоор дэлхийн улс оронд маш том одоо боломжийг бий болгож ирсэн. Жишээлбэл улс орон болон харилцан адилгүй одоо нийгмийн байдал, эдийн засгийн нөхцөл байдал те шашны үзэл хандлагаас хамаарат хөгжимшүүлдэг хүмүүстэй хандах хандлага нь янз янз байгаад идэх гэсэн. Тэгээд тэр хандлагаас хамаарат төрийн бодлого үйл ажиллагаа бас тэр хэр яваад идэх байхгүй. Тэгээ одоо бидний ярьдаг одоо шашин суурьтай үзэл, халамж суурьтай үзэл хандлага ч гэдэг юм уу те. Тэгэхээр улс орон болгон ийм байдал барнаас хандахтаа хөгжимшүүлдэг иргэдийн жинхэнэ эрх нь нийгмийн оролцоо нь үнэхээр зөрчигддөг байсан. Тэгээ үүнийг бол нэг төвшөнд хүргэж өгсөн, нэг бодгоор харах, нэг цонхоор харах тэр боломжийг болгосон конвенц байсан. За тэгээ конвенцийн энэ зарчим нь болохоор мундаг зарчим байслаа сайн хэлдэг. Хараат бус байдал гэдэг. Ер нь бол нэг сая дурдаад өнгөрчлөө хүн гэдэг нэг байгалаас заяагдсан эрхэм зэрэг нандин чанартай хүн болгонд байдаг ийм зүйл байдаг. Гэхдээ энэ маань нэг хүн хөхөд амьдраад өгөхөд дуус хүртлээ бол байх л ёстой дагалдаж явах ёстой зүйл байтал хөгжимшүүлдэг өндөр энэ маань ямар нэгэн байдлаар алдагдаж эхэлдэг. Тэгэхээр тим имийг нь хамгаалсан яг тэр одоо алдагдаад байгаа зүйлсийг нь эрхийг нь боломжийг нь олох бас нэг дэмждэг үйлчлэгээ арга хэлбэр нь болохоор бие даан амьдрах байсан учраас маш их хамааралтай. Тэгээ энийг бол хэдүүлээ яваан дундаа бүрэлдээ тодорхой болгох хэрэгтэй. Тэгээд магадгүй энгийн хүмүүс сонсч байгаа хүмүүс энэ их сүртэй одоо яах тэр нэг албаны юм шиг яриа байгаад бол хэдүүлээ ярианд хэлбэр яриа өөр хэлбэрээр бас гаргаж танаа танилцуулъя тий. Тэгээд хөлөвчтэй хүмүүс ойлсон энэ бидааныг хийхэд хин мэддэг байна. Наад чи их чухал асуулт байна. Тэгээд сая хэдүүлээ дахиад ярьчлаа тий. Дахиад нэг юм би ингээд биш онцлохыг хүсэж байна. Ер нь би өөрөө ч гэсэн анх ингээд 20 жилийн өмнө оюутан байхдаа анх ингээд гэмтэл авчаад тэгээ нэг л өдөр юм болцсон. Тэгээд одоо миний амьдралд бол манай гэр бүлд одоо надтай адилхан хүн байгаагүй учраас бидний хувьд ч гэсэн цочроо гэр бүлээрээ ингээд цочролд орж ирсэн. Яах юм мэдгүй болчдаг. Тэгээ цаашдаа би яаж амьдрах юм? Юу хийх юм? Тэгээ зөвхөн ингээд насан туршдаа цонхоор хараад юм эсвэл таац ширтээд өөртөө харамсаад ингээд дуусах уу гэдэг асуудал. Тэр гэмтэл авсан өдрөөс хойш ингээд өдөр будагдтал зүйлээс л. Тэгээд хин нэгнээс зөвлөгөө авч яхаар тийм юм зөвлөдөг юм тухайн үед бол байгаагүй. Зөвхөн эмнэлгийн байр суурьнаас эмчнэр хандахтаа бол хичээвэл өөртөө бол те өөртөө чи ялангуяа өөрөө хичээх юм бол босноо гэдэг зүйлийг хэлцдэг. Өөр бол надад бол маш том дэм болох зөвлөмж юм хүн бол
байсангүй л дээ. Тэгэхээр яг ийм байдлаар олон залуучууд олон хүмүүс бас хөгшимшөлтэй болохоор ч юм уу зүйлүүд хэрхэн хаана хандхаа мэдэхгүйгээс болоод ингээд маш хэцүү байдалд ордог. Тэгэхээр тэр их одоо юу гэдгийг хэцүү нөхцөл байдалд хүмүүсийг дараа нь хэн яаж нийгмийн амьдралд оролцох юм, юу хийх юм, ямар болсод эзэмших юм, ямар ажил эрхлэх юм, өөрийнхөө хүсэл сонирхол нь юу юм гэдгийг нь олох одоо тийм систем өнөө хүртэл байгаагүй нь болохоор саяны асуудал юм байна л да. Тэр одоо хүртэл энэ тогтолцоо Монголд байгаагүй зөвхөн хөгшимшөлтэй үнийг гэр бүлдэнд даалгачдаг. Тэ намайг өдөртмийн одоо асарч хандах үйл ажиллагааг нь бол аав ээж ах トゥ хэн нэг нь ажиллаа болоод хийдэг тогтолцоо л байла. Эсвэл намайг тэгж асаад туслах гэр бүлийн гишүүнгүй байвал би асрамжийн төвд очихоос юм сонголтгүйгээр байлаа шүү дээ. Тэгэхээр ийм удаан үргэлжилсэн учраас ихэнх одооны хөгшимшөлтэй хүмүүс маань тэ одоо болж байгаа нэг энэ сошиал ертөнцийн одоо хөгшимшөлт иргэдийн хөдөлгөөн идэвхжиж байгаа үед бол мэдээлэлтэй болж байгаа ч гэсэн ихэнх нь бол энэ талаар мэддэг. Тэгээд энэ бол байх л зүйл. Би гарч орж чадахгүй байх нь, би сургуульд явж чадахгүй байх нь, тэ ажил төрөл эрхлэх боломжгүй байгаа нь бол ер нь миний л асуудал. Миний мууг явах гэдэг тийм энэ бэрхшээлтэй босноос гэдэг утгаараа ханцаар өөр одоо боломж байдаг мэдтгүү байдаг л да. Тэгэхээр энийг бол харин саяны асуулт. Харин зөв хариулт өгч чинь тэ энийг бол мэдрүүлэх ажлыг хөгшимшөлтэй иргэдийн эрхийг хамгаалж байгаа байгууллагууд дээрэс нь төрж гисэн, дээрэс нь олон улсын юм тэ сангууд үйл ажиллагаа явуулдаг том байгууллагууд бол энийг бол иргэдэд болон гэр бүлд нь тэр үтгэл нийгэмд нь таниулах ёстой. Тэгэхээр хамгийн чухал нь нийгэмд байр суурь эзлээд хэвийн амьдралаараа ингээд амьдрахын тулд хөгжлийн бэрхшээлтэй болчихсон иргэд маань өөрсдөө биедан амьдрах эрх гэдэг зүйлээ ухамсарлаад тэгээ тэрнийхээ хэрэгжилтийн төлөө өөрөө бас хичээх хэрэгтэй байх нь шүү дээ тий. Тэгэхээр биедан амьдрах эрх гэдэг зүйл байдаг байх нь би хараад тусаар нандин чанараа хадгалж ингээд амьдрах бүрийн эрх надад байна гэд зоригтойгоор эхэлж байгаа залуучуудад дөнгөж хөгжлийн бэрхшээлтэй болчихсон хүмүүс ч байна. Эсвэл бүр хөгжлийн бэрхшээлтэй байж байгаа энэ талаараа нэх бодохгүйгээр угаасаа л ингээд гэртээ байгаа сурсан хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ энэ хүмүүст зөвлөн туслах гэдэг юм уу, чиглүүлэх үйлчлэгээ үзүүлдэг байгууллагууд байдаг гэж сонсон. Тэгэхээр та бас урд нь хашиж ирсэн албан тушаал чинь биедан амьдрах төвтэй холбоотой шүү дээ. Тэгэхээр та биедан амьдрах төвийн талаар баг зэрэг танилцуулбал ямар вэ? Тийм. Тэгээд сая түрүүн хэлсэн тэр 2006 онд конвенц батлагдаад тэгээ Монголоос 2009 онд тэр конвенцийг хүлээж аваад тэгээд тэр конвенцийг хүлээж авсан улс орн болгон тэр конвенцтэй нийцүүлээд хөгшимшөлтэй иргэдэд хамааралтай хууль эрх зүйг одоо нийцүүлэх ёстой байдаг л да. Тэр утгаараа манайх 2009 онд яваад 2016 онд хөгшимшөлтэй хүний эрхийн төв конвенцийг баталсан. За тэр конвенцийн 32 дугаар зүйлд нь одоо бидний яриад байгаа биедан амьдрах байж байгаа. Хөгшимшөлтэй хүний эрхийн Ньюбийн конвенцэд нөгөө 19 дугаар зүйлд нь байж байгаа. Тэгээд энэ 32 дугаар зүйл ингээд Монголын хуулийн дээр тусаад тэр дотор бол хөгшимшөлтэй хүн бие дааж амьдрахын тулд хувийн туслах үйлчилгээ зөвлөдөх тий одоо олон улсын хэлээр бол peer counseling гэж ирдэг. Зөвлөдөх үйлчилгээ за бас биедээ амьдрахад дэмжих хөтөлбөр гэдэг юм уу. Иймэрхүү мэтийн одоо бас дээрэс нь одоо хөдөж тий харааны бэрхшээлтэй хүмүүст хөдөжийн асуудал. За мөн орчин үед бас энэ нийгмийн халамжийн үйлчлэгийн онцтой хэлбэр болох хүч нохооны асуудал гэх мэтлэнгээр ингээд ямар нэгэн байдлаар хөгшимшөлтэй хүний бие дааж амьдрахад дэмжих үйлчлэгийг багтаасан үйлчлэгийг биедээ амьдрахаар хэрэгжүүлье гэдэг зүйл заалт байсан. Тэгээ харамсалтай нь одоо хүртэл яг энэ зүйл заалт маань хэрэгжиж байгаа. Гисэн хэдий ч гэсэн түгээмлэгжил төвөгдөг байгууллага маань анханасаа дэлхийн олон улсад яг одоо ийм сонирхолтой онцлог ийм үйл ажиллагаа явагдаад байгааг анзаарч хараад Монгол улстай ийм бий болгоё гэдэг үүсгэсэн байгууллагын хувьд бол заавал хуулийн хэрэгжилтийг хүлээхгүйгээр өөрсдөө бас энийг ингээд боломж нөөцөөр эхлүүлж гисэн. За тэгээд төв тэ биедээ амьдрах төв юу хийдэг вэ гэхээр түрүүний би хэлдгээр ингээд би ч гэсэн ихэнх үед тийм байсантай адилхан маш олон хүмүүс яах учраа олохгүй те юунд хандхаа ямар дэмжлэг авч одоо нийгмийн амьдралд оролцохыгоо ер нь цаашдаа өөр юу хийж чадхаагаа төсөөлөхгүйгээр гэртээ ингээд хөвтөж байгаа. Өөрийнхөө маш олон боломж чадвараа анзаарахгүйгээр. Тэгэхээр яг тэрийг нээж өгөхийн тулд түгээмлэгжил төв бол эхлээд хөтөлбөр хэрэгжүүлдэг. Биедээ амьдрахад дэмжих хөтөлбөр. Тэр хөтөлбөр янз янзын хугацаагаар ярьдаг, урт богино хугацаагаар. Тэгээд тэрэн дотор маш сонирхолтой үйл ажиллагаанууд байдаг. Хин нэгэн гэртээ ингээд яхаа учраа олдсон хүний шууд очиод за чи гарах хэвээр ажил төрөл хийх хэвээр боловсрол эзэмших хэвээр гэхэлэр хүлээж авахд хэцүү шүү дээ. Тэгэхээр айжимд нь дасгах маягтайгаар. Эхлээд тэр хүмүүс маань бие дааж
Тэгээ үйлдэл хийх чадвартай болох хэрэгтэй тий. Одоо юу гэдэг амьдралын наад зах юм би тэргнээсээ машинд шилжиж суух ч юм уу, тэргнээсээ орлого шилжих, байн руу орох ч гэдэг юм уу нөгөө өөрөө хин нэгэн хүний тусалцаагүйгээр хийж болох үйлдэлүүдээ хийж сурах. За үнэхээр гэмтийн төвшин хүнд хүн байвал туслах үйлчлэгээ авангаа өөрөө шийдвэрээ гаргаад тэгээд нөгөө нэг тэг үйлдэлүүдэд дэмжлэг аваад туслах үйлчлэл туслагчаар тэгээ амьдралд оролцох ч гэдэг юм уу. Иймэрхүү маягийн ингээд хөтөлбөрүүдийг аажмаа. А тэр дунд нь сонирхолтой хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Бүгдээр хамтдаа явж кино театр үзэхэд энгийн жирийн хүмүүстэй адилхан кино театрт ороход яг юу тулгамдаад байгааг биеэрээ үзэж туулаад дараа нь тэрийг хэрхэн яаж өөрчилж болох талаар ингээд ярилцдаг ч гэдэг юм. Энийг бол бид амьдрах хөтөлбөр гэдэг. Энэ дунд нөгөө хэрэгцээтэй юмуд нь яваад байгаа. Peer counseling гэдэг олон улсад. Зөвхөн хөгшимшөлтөө хүмүүс хоорондоо ингээд ярилцдаг. Тэгээ яг хөгшимшөлтөө хүмүүс хоорондоо ойлголцож болох асуудлууд гэж байдаг. Тэгээ тийм имийг ингээд тэр хүний сэтгэл зүйн даван туулахад нь дэмжлэг үзүүлдэг үйлчлэгээ. За тэгээд бас тэр явцад нь саяны хэлдэг хувийн тусч гэдэг бэлтгэгдсэн цагийн ажлыг хүсэлтэй сонирхолтой хүмүүсийг голцсон оюутан залуучууд байдаг. Тэднийг ингээд цагаар цалин урамшуулын нөгөөд сургалт хөтөлбөрт хамруулаад тэгээд нөгөө хөгшимшөлтөө хүний чадахгүй үйлдэл дээр шүү нэг онцлог юм. Хувийн туслах гэдэг маань асрагч биш те. Тэр хүний зарцсан биш. Зүгээр л ундрах хоёрын гимтлээсээ хамаарад, бэрхшээлээсээ хамаарад чадахгүй үйлдэлээр нь дэмжлэг үзүүлээд чадах зүйлийг нь өөрөөр нь хийлгүүлдэг. Амьдралд оролцоход нь дэмждэг үйлчлэг байдаг. Иймэрхүү маягийн юм ингээд загвар байдлаар ингээд хийгээд түүнлэжтэй манууд одоо бол 160 гаруй гишүүнтэй. Тэгээ ихэнх гишүүд ажилчид маань одоо энэ хөтөлбөрөөр дамжиж гараад нийгмийн оролцоонд ингээд оролцож явдаг. Бид амьдрах дэлхийн бид амьдрах төвч гэсэн ерөнхийдөө яг ийм харга хэлбэрээр. За тэгээд төгсгөлт нэг юм хэлэхэд бид амьдрахтаа ийм үйлчлэгээ үзүүлж байгаа ч гэсэн нөгөө талд маш том нөлөөллийн ажил хийж байдаг. Зөвхөн хувийн туслах үйлчлэгээ ч юм уу те одоо нийгмийн халамжийн үйлчлэгээр тэр хүний амьдралын нийгмийн оролцоо нэмэгдэхгүй. Хамгийн чухал юм гэхээр хүртээмжтэй орчин. Тэ? Хүчний хүртээмж. За бас нэг том хүчин зүйл ба. Нийгмийн хандлага. Тэгээд мянган сайхан хүчтэй хууль байсан ч гэсэн тэр асуудал хуулийг амьдрал дээр буулгах чинь хүн өөрөө. Тэгтэл нөгөө хүн маань хөгшин бэрхшээлийн талаар те ер нь бол хөгшин бэрхшээл гэдэг зүйлийн талаар ойлголтгүй. Хэрэгсэн шаардлагатай мэдлэггүй байвал нөгөө хууль маань одоо танаагаад гудамд харж байгаа бол огцом налуу замууд. Тэр хүмүүс хийж байгаа хүмүүс маань ялгуурлаж ч юм уу ямар нэгэн байдлаар буруу зүрх асуудал дуудаж тэр налуу замыг огцмоор хийгээгүй. Ойлголтгүй хувьд. Тэгэхээр нөгөө бид амьдрах хүмүүс маань нийгэмд нөлөөж нөгөө буруу ойлголт хандлагыг эргээр өөрчлөх. За тэрүүгээрээ дамжуулаад хүртээмжтэй орчин бий болгох нөлөөллийн ажил хийж байгаа том одоо агуулгатайгаар ажиллаж байдаг. Тэгээ энэ хоёр бол яг дэлхийн ямар ч улс орны бид амьдрах төвд үндсэн барьдаг арга хэлбэр байдаг. Таны яриаг нэлээд сонсож байхад хувийн туслах үйлчилгээ гэж нэлээд дурддагч байна. Тэгээ өмнөх асуултуудтай ч гэсэн холбоотой нөгөө биедан амьдрах эрх хараат бус байдал гэж яригадаад байгаа шүү дээ. Энэ мэдээж нөгөө гэр бүл, найз нөхөд түүнийг асран хамгаалж байгаа хүмүүсээс баг зэргээр хараат болгож байгаа юм асуудлууд байгаад байгаа. Тэгэхээр хувийн туслах үйлчилгээ гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө гэр бүлийнхээ болон бусад хүмүүсийн тэгж туслалцааг хүртэхгүйгээр өөрөө мэргэжлийн байгууллагаас аваад өөрийнхөө өдөр тутмын амьдралд туслуулаад нийгмийн амьдралд оролцох боломжийг бүр нээж өгч ийн гэж харж байна. Тий. Би нэг олон улсын хурал дээр сууж гисэн чинь бидэн амьдрахын тухай тэр дунд хувийн туслахын тухай ярьж байсан чинь нэг одоо судлаач хүн ингэж хэлжсэн. Хөгшимшөлдөө иргэдэд чиглэсэн ингээд үе үеийн ингээд янз янзын бодлого үйл ажиллагаа оновчтой тий алдаа оноотой янз янзын зүйл явуулжсэн ч гэсэн персонал ассистент гэж ярьдаг олон улсад тий хувийн туслагч гэдэг энэ систем гарч ирснээр жинхэнэ хувьсэл хийсэн гэж үздэг юм байна л да. Хөгшимшөлдөө иргэдийн салбарт нь одоо ялангуяа хүнд хэлбэрийн гэдэг одоо хөгшимшөлдөө хүмүүсийн дунд бол ямар хувьсэл хийсэн гэхээр би тэр хүний яриаг сонсчаад дараа нь нэг Монголд буцаж ирчээд нэг ажлын шугамаар явж байхдаа нэг залуутай таарсан явдал санаанд ордог байхгүй. Тэгээ би тэрэн дээрээс саяны яриад байгаа асуудлуудын одоо түлхүүр гарах болоо гэж боддог. Тэгээд нэг удаа би ингээд нөгөө ажлаа хөтөлбөрт хамруулах гэж шинэ залуучдыг хайгаа явжсэн чинь тэнд нэг тийм залуу байгаа, тэрхэн саажилттай залуу байгаа гэж сонсоод тэгээд ээжтэй нь уулзаад ээжээс нь зөвшөөрөл аваад ээж нь эмч хүн байсан байхгүй. Тэгээ ээж нь нэг дурамчхан уулзуултаа. Тэгээд за би хүүхдээ гэртээ дагуулж ирээд за би хүүхдээ тоо хоёртой 30 минут уулзуулчих. Би гэс ажилдаа буцаж ирчээ. Тэгээ тоо хоёр яриад амжичнээс тэгээд. Тэгээ 30 минут би нэг хүүхдтэй ярих боломж гарсалтай нэг. Одоо тухайн үед бол тэр залуу нэг 19 мөстэй 20 орчим насны залуу байсан. Тэрхэнстэй залуу тархин саажилт. Тэгээ ээж явгоот нь нөгөө залуу
тэргийн саажилтаа зарим нэг ярианы саажилтаа болчихдог. Мгм. Тэгээд айгүй их гасаж ярьж байгаа л ундрахаа та эндээс нэг юм гаргаадах л гэж би сайн яриаг нь ойлгоол. Юу гинэ гал. Тэгсэн чинь энд доор нэг юм байгаа. Тэгсэн чинь тэргнийхээ ингээд одоо нэг араамныхын доор нэг цаасанд бууцсан юм байсан. Тэрийг гаргаад иргээд. Тэгээ тэрийг гаргаад ирсэн чинь наатаха задлаа. Тэгээ задлсан чинь дахиад нэг цаасанд юм бууц. Энд дэх яах юм дахиад задлаа. Тэгээ задлсан чинь тэр дотоос нь тамхины тал аккур гараад ирдэг. Татсан тамхины гэж. Тэгээ наатаха аманд хийгээд. Тэгээ би тэрний тэр өөрөө нэг тархин саажилт учраас ингээ гарын чангарцсан. Хоёр гар нь өөрөө тэрийг авах боломжгүй. Тэгээ аманд хийгс. Тэгээ аманд нь ясан чинь дахиад тэр доор зөө шүдэн суугаа. Дахиад тэнд дотоос нэрээс нь ингээ нэг шүдэнсний хайц хэд нуглаад хийсэн 2 3 шүдэнсний бол зураад ингээ нөгөө галын насаа аманд нь ингээ хийсэн чинь хитэд ингээ амар хүчтэй сарал. Нилээ хөлс мөсөн гарч ирсэн. Одоо болно гэд. Одоо унтраа гэд. Тэгээ унтраагаа дахиад цаасанд нь боогоод хоёр давхулж боогоод яг байсан газарт нь хийгээд ингээ яасан. Тэгээд тэрнтэй нэг юм ярьж амжаагүй л ээж ирээд. Тэгээ гэртээ орох болдог байхгүй. Тэгээ би тэр залуугийн дараа хэдэн өдөр буцсан. Тэр залуу ингээд ээж нь ажлын шугамар хоёулахны амьдардаг учраас боломжгүй учраас хүүхдээ нэг гаргах боломж байхгүй. Тэгээд нэг 7 хоногт нэгээс 2 удаа л гаргадаг гэсэн. За ер нь ихэнхдээ нэг удаа гаргадаг. Агаарт. Тэгээд ихэнхдээ ээж нь ажил ихтэй юм ч юм учраас. Тэгээ би бодож байгаа тэр залуу хэдий тамхи татчаана би бол сайхан гэж хэлэхгүй ч гэсэн тэр залуугийн хувьд бол одоо юу гэдэг юм. Магадгүй тамхи татдаг хүмүүс хэдий нэг муухайг мэдж байгаач ямар нэгэн таатай зүйл мэдэрдэг болоод татчих واخ тий. Янз янзын зүйлээс салахын тулд бодол стрессээ гаргахын тулд ч юм уу. Тэр залуу ч гэсэн адилхан баг. Яагаад ч тамхи татаа сурцсан юм мэдэхгүй. Гэхдээ би тэрнийг айгүйх бодсон юм. Тэр тамхиг татахын тулд тэр тайвширлыг олохын тулд 7 хоног үлээ үздэг баг та гэдэг. Хэрвээ хөгшин фрилэг хүн байсан бол өөрөө туртаагаа үедээ гараад ээж аваа санагдал татна шүү дээ. Тэр тех боломж байхгүй. Үлээ үзэл ээжигээ нэг өдөр гаргахад нь ёсныхан дараа хавь ойрын амтныг дуудаж татуулдаг баг та. Яг тэгэд бодоход нөгөө хөгшимшүүлдэг хүн нөгөө амьд явах хэрэг төрөний хөндлөж тэ идэх ёстой хэрэг тэ мэдрэх ёстой мэдрэмжүүдийг нөгөө нэг бэрхшээлийн хэлбэр хүндрэхийн хэрээр авч чадахгүй байгаа. Тэр хэрээрээ зүгээр л тэжээвэр амтан тэ ингээд хүн байх ингээд одоо бид нар ингээд дуртай зүйлээ хинээрч хориулахгүйгээр хийж болно шүү дээ. Хин хорсон ч гэсэн зүтгэж хийдэг. Хөгшимшлийн үйлдэлээсээ болоод тэрийг хийж чадахгүй ингээд байнгын ингээд тэрийг ингээд мэдрэх боломжгүй байна гэдэг хамгийн хэцүү зүйл. Тэгсэн чинь би Японд ингээд над судалгаагаар явж хат маш тэрнээс ч хүн хэлбэр хөгшимшилтэй залуу бие дааж амьдардаг. Гэр бүлээс тусдаа гараад тэгээд том ажил хийдэг. 2 сургууль төгссөн. Тийм залуудад таарч. Тэр залуу амьсгалын аппарат амьсгалдаг. Ингээд жирийн хүмүүс шиг амьсгалж чадахгүй учраас хүчээр кислотер амьсгалдаг. Гэхдээ тэр залуу тэрийг авжгаад тамхи татдаг. Тэр битгээл одоо юу гэдгийг бидэртэй жирийн одоо бар ресторан орж явдаг ч юм уу те. Тэнгэр газар шиг ялгаатай байгаас те. Тэр залуу тийм байх хүн гэдгийг мэдрээд ажил төрлийгээ боловсрол эзэмших явах боломжийг нь хэн олж ийн гэхлээр тэр хувийн туслагчуд баг. Тэгээ хувийн туслагчийг Японд яаж бэлтгэж ийн гэхлээр тэдний ингээд нэг хөтөлбөрт хамруулаад сургаад тэгээд тэр хүмүүсийн чадахгүй үйл дээр ингээд хэрэгцээтэй үед маш туслуулаад туссан цагийн цалингийн мөнгөний сарын эс тооцож өгдөг систем байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг тэр хүнд хөгшимшүүлдэг хүнд нөгөө хүн гэдэг мэдлийн хүний үнцэн гэдгийг мэдрүүлэх боломжийг олгож байна. Нөгөө талдаа бол тэр хүн маань нийгэм тустай ажил хийчихэж байна. Цагийн ажилтан маань. Ийм юутай. Тэгээд би эргээд бодох юм бол нөгөө залуу маань хэрвээ хувийн туслах гэдэг зүйл байсан бол тэр тамхи татах нь битгээл олон өөрийнхөө хүсэл сонирхлоор те зүйлийг хийх байсан бах та туслагчийн үр дүнд. Ээж нь хүүхдээ асрах уу, ажил хийж амьдралаа залгуулах уу? Одоогийн тогтолцоон дээр ийм байгаа цагт бол хөгшимшүүлтэй хүмүүсийн эрх оролцоо те тэрийг дэмжсэн үйлчлэгээ ярих хэцүү болчиход байгаа юм да. Тэгээ тэр залууг хараагүй тэр орчны хүмүүс тэр хүн зориулсан хүртээмжтэй орчин юм гэдэг бол бас хэцүү. Хэрвээ тэр залуу байнга орж гардаг бол түгээмэл төвчлөлт гэсэн одоо тийм боллоо шүү. Маш олон залуучууд ажилдаг. Эргэн тойронд нь олон үйлчлэгийн төвүүд байдаг. Байнга орж гардаг учраас эхэндээ бол өрөөдөж чаддаг гэсэн бол яванда тэрийг эдийн засагт лаасна. Манай тэрэгцтэй хүмүүс орж ирэх нь дэлгүүрийн хувьд бол ашигтай, караокены хувьд бол ашигтай учраас хүн болгонд хүртээмжтэй байдлаар нөгөөдгөө өөрчилж эхэлдэг ч гэдэг юм. Тэгэхээр энэ бол амьдралын байдал жамасны зүйл юм байна л да. Тэр нэг хөгшимшөлтөн нийгмийн оролцооны өвтгээрээр иймэрхүү үр дүн гарна гэж хэлдэг байна. Эцэгчүүд хэдийгээр хүүхдүүдээ ингээл хайрлал бөөцөлөл халамжлал байгаа ч гэсэн хэд хаалттай байлгаад ах нөгөө хүнийхээ бас хөгжих боломжийг нь хаагаад байх магадлалтай юм тий.
Тэгвэл одоо манай улсын хувьд бидаа анхаарал ойлголт нь түгээвэл байж чаддаг. Одоо нийгэмдээ болон тухай хөгжим үйлчлэл хүнийхээ хувьд ойлголт хэр түгээвэл байж чаддаг. ойлголттой гэж байна. Аа. Ер нь ингээд нэг юмыг би бас боддог ус ингээд хөгшимшөлтөө хүн л зөвхөн туслуулдаг, асруулдаг. Тэ ингээд хүний дэмжлэг авдаг юм байна гэдэг ойлголт нийгэмд ер нь байж идэг. Тэр хүмүүс л одоо юу ч чадахгүй хийх боломжгүй учраас тусалцаа дэмжлэг төрийн халамж хэрэгтэй. Тэгсэн чинь яг нөгөө талаар нэг бодоод үзэх юм бол хүний нийгэм тэр аяараа дандаа бие биенийхээ дэмээр л амьдарч идэг. Угаасаа. Та нар бодолтой хин нэгэн хүн ингээд жирийн хөгшимшөлгүй хүн өнөөдөр өмнө говьроо ажиллаар явах болтой шүү дээ. Тэгээд тэр хүн маань такси бариад онгоцны буудалд очиод тэндээс онгоцоор насаад өмнө говьт буугаад нэг буудалд буугаад те. Тэгээд одоо тэнд хэд өдөр ажлаа амжуулчаад буцаад энэ юугаар л юм. Тэгэхээр тэр хүний ажлыг бололцоог хэн олгосон гэхээр нөгөө таксичин хүн, такси барьж байгаа хүн, эсвэл онгоцны буудлын тэр олон ажилтнууд үйлчлэх нэг юм, эсвэл нисгэгч, эсвэл тэр буудлыг ажилуулж байгаа хүмүүс гэдэг ингээд үзэх юм бол тэр хүн зүгээр л тэнд очиж нисч очиод ажлаа амжуулчаад ирсэн болохоос бусад үйлдэлтэнд дандаа дэмжлэгүүд байгаа зү. Гээд үзэх юм бол нөгөө нэг энэ хөгжимшөлтийн үеийн бие даа амьдрах хэрэг, энэ хувийн туслах үйлчлэг гэдэг нь нийтлэг зүйл. Хүн болгонд л хамааралтай. Тэгээ бид нар ингэж ярьдаг шүү дээ. Хүн амьдралдаа ямар нэгэн байдлаар бэрхшээлийг амсдаг, төр зүрийн гэмтэл хүртлээс эсвэл насжилт яваад ахмад настан болоод ямар нэгэн байдлаар хөл хараа муудах, сонсгол муудах гэдэг маань хүний амьдрал заавал үзэх төсвөөс нэг байдаг гэдэгтэй адилхан. Бие даа амьдрах гэдэг маань бид нар одоо онцгойлол хөгшимшөлтийн үнд энэ онцгой энэ бие даа амьдрах хэрэгтэй гэдэг болохоос угаасаа л бид нар бүгдээр өглөөнөөс орой болтол эхлээд сонголт хийдэг өөрөө. Дараа нь тэр шийдвэрээ гаргадаг. Дараа нь тэрэнд өөрөө хариуцлага хүлээж амьдардаг шүү дээ. Энэ л хөгшимшөлтийн үн дээр алдагдаад байгаа учраас энийг нь олохын тулд тодорхой хэмжээний дэмжих үйлчлэг хэрэгтэй байна л гэсэн утгатай. Энэс энэ бол зөвхөн хөгшимшөлтийн үн зориулж гарч ирсэн тусдаа бодлого философи эсвэл юу гэдгийг үйл ажиллагаа бол биш. Амьдрал дээр байдаг зүйлийг илүү тодруулж өгч байгаа гэсэн утгатай. Түрүүний ярианууд дурддагчсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн ингээд нийгэмдээ нээлттэй оролцоотойгоор тэгш хүртээмжтэйгээр амьдрахын тулд эхлээд нийгмийн хандлага чухал байна. Тэгээд нийгмийн орчин бас чухал байна шүү дээ. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даа амьдрах эрхийн хэрэгжилтэнд чиглэсэн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанууд ер нь байдаггүй. Энэ талаар төрөөс ер нь хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? Аа. Бас л дахиад нэг дэлхийд жишээ аваад ярьчих. Их үед ингээд хамгийн ойроор нь Японоо дахиад жишээ авчих. Миний хувьд л нэг судалгааны ажил хийжсэн учраас ч юм. Тэндээ ингээд Япон улс ингээд хөгшимшөлттэй хүмүүсийг түрүүн хэлж тусгаарласан. Дараа нь тэгж болохгүй байна гэд бас олон дэмжлэгийн үйлчлэгээний төвүүд гаргаад ингээд ажиллаж үзсэн. Одоо бол арай өөр хэлбэрээр ажиллаж хийж байна. Тэгэхээр алдаа нь юу байсан гэхээр зарим тохиолдолд төр ингээд бодлогоо гаргаад тэр бодлогоо хэрэгжүүлэх гээд өөрөө ажилладаг. Тэ? Тэгээд тэрэнд одоо нэг тэр цагт нь юу болдог гэхээр хөгшимшөлт хүмүүс зөвхөн халамж хүртэгч. Нөгөө авагчийн байр суурнаас, оролцогчийн байр суурнаас, тэрийг зохицуулагчийн байр сууринд ордгоо алдаа байлаа шүү дээ. Тэгэхээр саяны асуулт бас их сонирхолтой асуулт. Тэгвэл орчин үед яригддаг болоо шүү дээ. Төрийн зарим чиг үүргийг аж ахуйн нэгжээр хийлгээ. Хувийн хвшлэр хийлгээ, төрийн бусаар хийлгээ. Иргэдээр өөрсдөр нь хийлгүүлье. Төр бол өөрөө энэ дэр зохицуулагчаар, боломжийг хангагчаар, бодлого боловсруулагчаар нь бодлого гаргагчаар нь ажилласан зүйл. Яг тэр утгаараа бие даа амьдрах төр хоёр маш хамааралтай зүйл. Бие даа амьдрахын систем. Тэгэхээр энэ тохиолдолд бие даа амьдрах төр яах ёстой вэ? Төр өөрөө тэр хувийн туслахын үйлчлэгээний цалингийн тогтоох ч юм уу гаргах. Тэрний зохицуултыг одоо тэрний зөв буруу хэрэгжижээг нь хянах боломжтой нөхөөс энийг гол хэрэгжүүлэгч нь аж ахуй нэгж бидний хэлдгээр нөгөө төрийн бус байгууллагууд. Тэгээ бүр наривчлах юм бол хөгшимшөлттэй хүмүүс өөрсдөө ингээд өөртөө тэр үйл ажиллагаанд оролцогч нь очиж байгаа гэсэн. Ингэж ядах юм бол жинхэнэ нөгөө бидний яриад байгаа хууль эрх зүйн маань зарим тохиолдолд амьдрал дээр бүр оновчтой байна. Тэгхгүйгээр нөгөө хөгшимшөлттэй хүмүүс зөвхөн байр суурь нөгөө авагчийн байр суурьнд очиж юм бол энэ нөгөө хэдий сайхан утгатай хууль эрх зүй байсан ч гэсэн хэрэгжилтэнд тэс ондоо бол явчихдаг. Тань алдагдчихдаг тийм юм байдаг. Тэгэхээр ийм хүм ангир жишээ авах юм болоо. Тэгвэл тухайн хөгжлийн үйлчлэлийг хүмүүс байгуулж одоо таниулахын тулд ямар үйл зөв гэж таардаг. За тэгэхээр
одоо би яг уу төгөөм төгсөлтөөс ингээд сая 8 сард гарсан ч гэсэн энэ хүртлээр бол бид нөгөө нэг ямар бодлого барьж ирсэн гэхлээр нэгдүгээрт нөгөө нэг конвенцийг тэ дэлхийн нийтээр хэрэгжүүлж байгаа адилхан Монгол улс ч гэсэн энэ конвенцийг ингээд бүх бодлого үйл ажиллагаанд шингээж гаргая. За хоёрдугаарт нь сая дээр хэлсэн хөгшимшөлтөй хүний эрхийн тухайлан 32 дугаар зүйл тусцсан энэ бие даан амьдрахыг хэрэгжүүлээ. Гэхдээ хэрэгжүүлэхийн тулд тэгийн ингээд ингээд төлөвлөгөө гаргаад ажиллаж байсан. Жишээлбэл яах ёстой юм гэхэлэр хөгшимшөлтөй хүмүүс хүн болгон бүгдээр хувийн төсөл үйлчлэгээ хэрэгцээтэй гэвэл өөрсдөө хөгшимшлийн хэрэгцээ шалаа хэлбэрээсээ хамаарат өөр төрлийн дэмжлэг үйлчлэгээ хэрэгтэй. Миний тооцоолж байгаагаар бол нийт хөгшимшөлтөй нийт хүн амынхаа 10 орчим хувьд энэ үйлчлэгээ шууд хамаардаг юм байна л да. Тэгээд тэр хүмүүст ингээд үйлчлэгээ үзүүлэхийн тулд төрийн бусууд нь чадварч хэрэгтэй байгаа даа. Тэр үйлчлэгийг үзүүлэх хэмжээний бэлтгэх хэрэгтэй байна тийм эдийн засаг хүний нөөцийн боломжийн үйл ажиллагааны хувьд тэгээд үзэл хандлагынхаа төрийн бусууд ихлэ бэлэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь төр өөрөө энэ дээр төрийн бусдаа гэрээлж ажиллах тогтолцоогоо тодорхой болгох хэрэгтэй. За тэгээд нэг үйлчлэгээ авж байгаа хөгшимшөлтөй хүмүүс нь зөвхөн үйлчлэгээ авах биш. Эргээд хариуцлага үлээгээд амьдралд идэвхтэй оролцох хэрэгтэй. Өөрийнхөө чадах, өөрийнхөө оролцож болох зүйлсийг сонголт шийдвэрээрээ хийгээд ажил амьдралаа зохицуулаад өөрөө амьдрах хэрэгтэй. Хариуцлага гэдэг маань тэрийг хэлээд байгаа тийм. Одоо жишээлбэл ихэнх хөгшимшөлтөй хүмүүс маань тэтгэврийн мөнгө өөрөө банкнд очиж авдаг. Ихэнхдээ ээж аав хэнийг өмнө төлөөлөл очиж авдаг ч юм уу. Ихэнх хөгшимшөлтөй хүмүүс маань худалдаа 8 хийдэг учраас талхны үнийг жишээлбэл мэдгүй хөгшимшөлтөй хүн ч гэсэн их байдаг. Тэгэхээр тэр хүн өөрөө амьдралд орж тогны утсанд тогны мөнгөө ч юм уу те байрны мөнгөө ч юм уу усны мөнгөө ч юм уу өөрөө ингэ төлж явах зохицуулах энэ иймэрхүү мэтийн наад захын зүйлсээс хүний хувь хүний хариуцлага гарч ирдэг те тэрийгээр дамжиж тэр хүн маань идэвхтэй байх үүрэг хариуцлага хүлээгээд өөрийнхөө амьдралд эзэн байх асуудал шийдэгддэг. Тэрнээс тас гэл өргөс авсан юм шиг бүх юм одоо сайхнаар шийдэгдэхгүй л хальтаа. Иймэрхүү маягаар төгөөмөл өгшлтөө бол төлөвлөж бодож исэн. Бүр товчхондоо ярих юм бол төр чиглэсэн үйл ажиллагаа нийгэм чиглэсэн үйл ажиллагаа хөгшимшөлтөй өндөр хандсан бас нөлөөллийн үйл ажиллагаа гэх мэт ингээд ингэ төлөвлөж явж байсан. Одоо тэгтээ энэ явгаар бол явж байгаа гэж бодож байна. За өнөөдөр ярилцлага маань ерөөдөө авал хавьд ингээд төгсгөх хөгшөлтөр орж байна. Таны хувьд яг энэ сэдвийн хүрээнд нийгэмд хандаж болон ингээд хөгжлийн бэрхшээлтэй болчихсон байгаа хүмүүст хандаж хэлэх үг байна уу? Тий яг уу хөгшимшөлтөй хүмүүст хандаж нэг айхтар сүртэй мундаг юм юу байх вэ те. Ер нь бол яг уу нийгэмдээ бүгдээр л адилхан байдаг. Эхлээд нөгөө нэг ямар нэг байдлаар олдмол болсон хүний хувьд бол мэдээж сэтгэл зүйн хувьд хэцүү те. Тэгэхээр тийм тохиолдолд бол ижил бэрхшээлтэй хүмүүстэй эхэлж харилцах. Тэднээс нөгөө нэг хэрхэн яаж асуудлыг даван туулж ирсэн туршлагыг нь сонсох нь тухайн хүнд бол нэг боломж. Гэхдээ бүх хүмүүс адилхан байдаг. Бүх хүмүүсийн бэрхшээлийн хэлбэр адилхан байхгүй. Бүгд өөр өөрийн тэрнцтэй хүн болгон бүгдээрээ адилхан биш. Тэр дотор бэрхшээлийн хэлбэрээс хамаарат бас өөр өөр хэрэгцээ шаардлага үзэл хандлага байж байгаа учраас тэрийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ бол ер нь эхлээд хэрхэн ямар нэгэн байдлаар амьдрал төрүүлж орж байгаа хөгшимшөлтөй хүмүүстэй холбогдох тийм байгууллагаас дэмжлэг зөвлөгөө авах те. Хэрхэн яаж тэрэн дээр суугаас эхлээд тэр хүнд бол мэдэх, сонсох олон зүйлс байна л. Тэр чиг бэрхшээлээр харааны бэрхшээлтэй хүн ч гэсэн адилхан. Сонсголын бэрхшээлтэй хүн ч гэсэн. Нийгэмд болохоор одоо ингээд манай нийгэм яахтай тим юм дэмжиж өгөөч гэхэл зүгээр би ийм юм ийг их хүсдэг. Хүний нийгэм маш олон хэлбэрийн тэ хэрэгцээ шаардлага онцлог одоо юу гэдгийг ялгаатай байдлаас бүрдсэн нийгэм бүлэг, нийгмийн хүмүүсийн бүрдэл байдаг штэ тэ. Тэрийг маш сайн ойлгох хэрэгтэй. Жишээлбэл барилга байшин барихдаа энэ барилгаар тэ энэ дэлгүүрээр энэ үйлчлэгээний газраар янз янзын хүн орно. Ахмад настан, хөлгөө, гаргуу тэ сонсголгүй гэж тооцож хийх юм бол тэр барилга анханасаа хүн болгонд саадгүйгээр хийгдэн тэ. Тэрэн шиг нөгөө нэг эцэг эхчүүд ч гэсэн хүүхдтэй хүн хоорондын ялгаатай байдлыг зүйл ийм байдаг гэдгийг багаас нь ойлгуулах ч гэдэг юм уу. Нийгэмд бол би зүгээр ийм л имийг уриалахыг хүсдэг. Нийгэмд олон янз байгаа шүү. Тэгэхээр хийж байгаа бүтээгдэхүүн, програм, үйлчлэгээ юу гэдгийг те. Бүх зүйлээ ямар нэгэн байдлаар хүн болгоныг бодож төлөвлөж ингэж хийх юм бол дараа нь яг жинхэнэ хүндэг нийгэм бий болох байх. Тэрнээс одоохондоо ундрах хоёр зориулаад тэгээд тааж ингэж тааж гэдэг нь бол оновчгүй зүйл болчих тийм. Эхнээсээ бүх юмаа л гээд нийтлэг олон талыг бодож төлөвлөж хийгээсэй л гэдэг. Хараасай гэдэг утгаар. Анханасаа зөвхөн тэр хүмүүст зориулсан юм гэхээсээ илүү Тий. нийгэм тэр аяараа хинч байсан хэрэглэж болохоор Тий. энэ түгээмэл загварын Одоо нэг ингэж идэг чинь байшин бариад
шат хийгээд хажуу талд ингээд налуу зам хийх чинь нэг талаасаа нэг ялгуулж байгаа нэг зүйл тий. Хоёрдугаарт нь илүү зардал штэ. Анханаас нь тэр байшингаа ерөөсөө нэг шатгүйгээр ч юм уу тий ямар нэгэн байдлаар хүн болгон саадгүй орж гарахаар төлөвлөх юм бол нэг зардал хоёр зардлыг нэг болгож яана л гэсэн утга. Гэдэг утгаар нь зөвхөн жижигхэн утгаар ярих юм бол жижигч ярих юм бол тий. Баярлалаа. Эндээс хүмүүс хэрэгтэй мэдээлэл аавна гэж найдаж байна. бидний үеийн аваад яагаад За, өрсөн ч гэсэн бас их баярлалаа. Тэгээ бас хүмүүс тодорхой мэдээлэл бас хэрэг өгч чадсан бол би ч гэсэн хувьд их баяртай байна. Хэрэгтэй мэдээлэл болсон бол. Хэрвээ нэг үзэж байгаа хүмүүс байх юм бол хэрвээ танд эсвэл ойр дотны чинь хүнд ч юм уу адилхан бэрхшээл тулгарсан бол бэрхшээлтэй хүмүүсийг мэддэг бол тэдгээрийг нийгэмд нь илүү оролцоотой байлгах тал дээр бид нар өөрсдөө бас нийгмийн нэг хэсэг шүү гэдгээ ухамсарлаад сайн анхаарч хандж байгаарэ гэж хэлэх байна. Тэгээд бас хувийн туслах үйлчилгээ гэж нэлээд дурддаг. Энэ талаар мэдээлэл авах сонирхолтой хүн байвал манай пэйж хуудасаар давхар холбогдоорой гэж хэлэх байна. Бидний ярилцлагыг хүлээж авч үзсанд баярлалаа. Баярлалаа. За.